Сайн байцгаана уу? За энэ видеогоор үр дүндээ суралцахад хэрэгтэй судалгаанд батлагдсан 7 аргыг танилцуулах болно. За тэгээд нэмээд би өөрийнхөө сурсан бас 2 аргыг нэмээд танилцуулах болно. За энэ арга нь болохоор юунд үндэслэж байгаа вэ гэхээр би Английн Swansea их сургуулийн химийн инженерийн бакалаврыг First Class Honours буюу хамгийн дээдлийн оноог нь аваад төгссөн байгаа. За энэ оноог авч төгсгөд юу хэрэгтэй болсон бэ гэдгээ хамгийн сүүлд нь ярих байгаа шүү. За одоо болохоор шууд 7 арга руугаа оръё. За та хэрхэн сурдаг вэ? Судалгаанд гарснаар болохоор оюутнуудын ихэнх нь материалаа уншаал гэдэг. Дахин уншаал гэдэг. За гэхдээ энэ нь үр дүнтэй арга биш гэж судалгаагаар батлагдсан байна. За тэгэхээр судалгаатай тэгээд үр дүнтэй аргуудын эхнийх нь болохоор elaborate буюу дэлгэрүүлж бодох гэсэн ийм арга байгаа. Дэлгэрүүлж бодох арга нь болохоор ерөнхийдөө зүгээр уншаад байх биш, уншсан зүйлээ өөрийнхөө амьдралтай холбох, эсвэл дэлгэрүүлж бодох, илүү гүн бодох гэсэн утгатай. Уншиж буй мэдээллийг урт хугацааны ой санамж руу шилжүүлэхэд тусалдаг процесс бол дэлгэрүүлж бодох буюу elaborate. Уншиж байгаа зүйлээ бодож тунгаах, өмнө нь олж авсан мэдлэгтэйгээ холбож утга өгөх хэрэгтэй. Илүү их зүйл сурах тусам энэ нь амар болдог. Учир нь өмнөх мэдлэг, шинэ мэдлэг болон мэдээллийг бүтцэнд оруулж өгдөг. Тэгэхээр илүү их юм мэдэх тусам илүү бүтцэнд оруулаад энэ чинь энэтэй холбоотой юм биш үү гэд мэдэж авах нь. За тэгээд юм бодохгүйгээр зүгээр уншаал байх юм бол урт хугацааны ой санамжинд нь үлдэхгүй гэсэн үг байна. За энэ бол нэгдүгээр арга байгаа. Хоёрдугаар арга нь болохоор өөрөө бүтээж шалгах. Generate and test. Судалгаагаар өөрөө мэдээлэл үүсгэх буюу generate хийж байгаа үед илүү сайн тогтоодог бөгөөд урт хугацаанд илүү сайн сандаг болох нь батлагдсан. Мөн өөрийгөө дахин шалгах нь ой санамжийг сайжруулдаг гэсэн мэн. За тэгэхээр шалгалт гэдэг нь болохоор өөрөө бүтээх үйл явцад ордог байх нь. Тэгээд шалгалт буюу тест өөрөөсөө байнга авч явах хэрэгтэй. За тест бүглэндөө гэж бодоод унших, эсвэл өөрөө асуулт бүтээнгээ унших хоёр ер нь бол зүгээр уншсанаас хамаагүй үр дүнтэй болох нь батлагдсан байна. За тэгээд өөрийгөө шалгахын хоёр ашиг нь болохоор та юу мэдж байгаагаа ойлгоно, мөн дараа нь илүү сайн санана. За 3 дахь арга нь болохоор мэдээллийг зохион байгуулах, organize. За мэдээллийг зохион байгуулах нь мэдээллийг хооронд нь холбож, илүү утгатай болгож, санах чадварыг сайжруулах зорилготой. Зохион байгуулах аргууд нь мод бүтц. За мод бүтц нь болохоор нэг иймэрхүү харагдаж байгаа. Загвар гаргах буюу outline хийх. Загвар гаргана гэдэг маань энэ дээр нь энэний тухай ярьж байна. Энэ дээр нь энэний тухай ярьж байна гэх мэтчлэн table of contents гэж ярьдаг тийм. Яг номны хамгийн уртталт нь байдаг гарчгууд гэсэн үг. Гарчгууд өгөөд явах юм бол бас organize хийж гэнэ гэсэн үг. За жагсаалт гаргах гэх мэт. Эдгээр зүйл нь болохоор мэдээллийг зохион байгуулж байгаа хэлбэрүүд байна. Мэдээллийг зохион байгуулалтанд оруулснаар ой санамжийн ачааллыг багасгана. Ерөнхийдөө зураглалт оруулна гэсэн утгатай. Зүгээр шууд харангууд шууд унших хэрэгтэй биш, илүү хурдан ойлгох хэмжээнд болгох схемчлэг ч юм уу. Тэгэх юм бол бүгднг нь нэгчлэн цээжлэхээс илүүтэйгээр илүү зурган хэлбэрээр илүү өөртөө кодчилж тархиндаа оруулж гэнэ гэсэн үг. За chunking гэдэг нэг санаа байгаа. Энэ болохоор бүлэглэх гэсэн утгатай. Chunk гэдэг нь болохоор бүлэг гэсэн утгатай. За chunking буюу жижиг зүйлсийг илүү том хэсэгт оруулан бүлэглэх үед ой санамж сайжирдаг. За компьютер дээр фолдер байдаг шиг тархич мөн мэдээллийг зохион байгуулж хадгалдаг. Жишээ туршилт. Дараах үгсийг уншаа санах гэж оролдоорой. Apple, desk, shoe, sofa, plum, chair, cherry, coat, lamp, pants, grape, hat, melon, table, gloves. За эдгээр үгийг цээжлэх гэж оролдоорой. Ихэнх хүмүүс ижил төрлийн үгсийг бүлгэлж сандаг. Жишээ нь Jim's гэх юм бол apple, plum, grape. За хувцас гэх юм бол shoe, coat, pants гэх мэтчлэн. За яагаад гэвэл нэг үг бусад ижил төрлийн үгсийг сануулах дохио болдог. За энийг болохоор англиар retrieval cue гэж нэрлэдэг байна. За дахиад зохион байгуулалтын хүчийг харуулсан нэг тийм судалгаа гарсан юм байна. За энэ нь болохоор туршилтаар 2 бүлэгт ижил мэдээллийг 2 өөр хэлбэрээр өгсөн. Нэг нь болохоор tree хэлбэрээр буюу мод бүтцэнд оруулаад схемжилж өгсөн байна. Нөгөөх нь болохоор random буюу зүгээр хамаагүй холилдсон хэлбэрээр өгсөн байна. Үр дүнд нь зохион байгуулсан мэдээллийг авсан баг 73 үг сансан байна. Random буюу зүгээр холилдсон хэлбэрээр мэдээлэл авсан баг нь болохоор 21 үг сансан байна. Тиймээс зохион байгуулалт нь илүү сайн санах хөшүүрэг юм. За дөрөвдүгээр чухал зүйл рүү оръё. Завсарлага авах. Take breaks. За завсарлага авах гэдэг нь олон богино хугацаанд хичээллэх болон нэг дор шахаж сурахгүй байх.
хэрэгтэй гэдгийг онцолж байгаа. Судалгааны үр дүнд завсарлагаантай суралцах нь нэг дор удаан сууснаас илүү үр дүнтэй гэж гарсан байна. Үүнийг spacing effect гэж нэрлэдэг. За тэгэхээр ерөнхийдөө нэг дор удаан суухгүйгээр ингээд жоохон өөр юмд ингээд анхаарлаа хандуулж байгаа буцаад ирээд дахиж санах үйл явцыг олон удаа хийнэ гэсэн үг тийм. Тэгэхээр дараа нь илүү санана гэсэн үг. За нойрны нөлөө маш сонирхолтой. Хичээлсний дараа удалгүй унтах нь ой тогтоолтыг сайжруулдаг. Учир нь тархинд consolidation буюу баталгаажуулалт гэдэг зүйл явагддаг байна. Тэгэхээр ерөнхийдөө орой хичээлээ хийгээд тэгээ шууд унтчих юм бол ерөнхийдөө дараа нь санана гэсэн үг. За 5 дугаарт нь сурсан мэд хуурмаг мэдрэмжээс зайлсхий. Avoid illusions of learning. За дахин уншаад идэг гэсэн тийм судалгаанд оюутнууд за энэ болохоор effective буюу үр дүнтэй арга биш болж таарсан. За энэ асуудал нь болохоор юм хийгээд байгаа юм шиг харагдаад байгаа тийм. Юм хийгээд байгаа юм шиг мэдрэгдээд байгаа. Дахин уншихаар ингээд нэг тийм одоо би ойлгож байна гэсэн мэдрэмж үүсдэг. Тэгээд дараа нь уншихаар ингээ адилхан үгнүүд гараад ирээд байгаа учраас уншихад арай хурдан болдог. За тэгээд танил мэдрэмж өгдөг. Familiarity effect өгдөг. Боловч дараа нь санаж чадна гэсэн үг биш болж таарсан. За тодруулах гэдэг зүйл дээр нэг асуудал байгаа. Ингээд уншиж байхдаа ингээд гол үгнүүдийг нь бид нар тодруулдаг шүү дээ. За энэ тэгсэн чинь ямар ч үр дүнгүй болж таарсан. За энэ яагаад вэ гэх юм бол судалгаагаар оюутнууд анх удаа уншихдаа 82% нь тодруулдаг гэж гарч ирсэн. Асуудал нь идэвхтэй мэд харагддаг. Үнэндээ гүн боловсруулалт байхгүй механик үйлдэл байдаг. За судалгааны дүгнэлтэнд highlight хийсэн бөгөөд хийгээгүй оюутнуудын дунд ялгаа гараагүй. За гэхдээ highlight хиймээр санагдаад тий тодруулмаар санагдаад ах юм бол энийг бол хориогүй. За хийж болно. Гэхдээ энэ бол эхний алхам яг чамд бол санахад тусалж байгаа зүйл биш. Заавал ингээд дэлгэрүүлж бодох, organize буюу ингээд зохион байгуулалтанд оруулах гэх мэтчлэн энэ зүйлсүүдийг хийснээр илүү баталгааждаг. 6 дугаарт нь идэвхтэйгээр тэмдэглэл хөтлөх. Be an active note taker. За энэ нь болохоор яг лекцийн үеэр тэмдэглэл хэрхэн хөтлж байгаатай холбоотой ийм зөвлөмж байгаа. За гар болон компьютер хоёрын ялгаа. За зарим оюутнууд, нэлээд олон оюутнууд ер нь лекцийн үеэр ингээд лаптопн дээрээ компьютер дээрээ ингээд бичдэг. Багшийн хэлж байгаа зүйлсүүдийг нь бичдэг. За энэ тэгсэн чинь судалгаагаар гараараа бичсэн оюутнууд хамаагүй сайн сурж исэн, хамаагүй сайн санаж исэн, хамаагүй сайн тестэн дээрээ онцдон авсан байна. Лаптопн дээр яагаад бичих нь буруу вэ гэхээр илүү их ингээд бичсэн. Багшийн үгийг шууд ингээд хуулж бичсэн. Шууд ингээд transcribe хийж байгаа юм шиг үгээр нь бичсэн. Яг л хурдан бичиж байгаа учраас. Тэгэхээр ямар нэгэн тархинд ямар нэгэн боловсруулалт явагдахгүй зүгээр ингээ механик үйлдэл хийж байгаа гэсэн үг. Гараараа бичихэр болохоор илүү удаан бичиж байгаа учраас товчлоод өөрийнхөө үгээр болгож ингэж бичдэг. Тэгэхээр ингээ тархинд ингээд илүү ачаалал өгөөд боловсруулалт явагдаж байна гэсэн үг. За тэгээд хамгийн гол нь өөрийн үгээрээ бичдэг. Тэгээд тэр нь болохоор илүү гүн боловсруулалт хийгдэж байгаа. За тэгээд сайн ой тогтоолттой болно гэсэн үг. Тэрийгээ сайн санана гэсэн үг. За 7 дахь нь буюу хамгийн сүүлчийнх нь өөртөөгөө холбох self-reference effect. Санах ойг сайжруулах бас нэг арга нь өөртөөгөө холбох ийм арга байгаа. Туршилтанд оролцогчдод тэмдэг нэрс өгсөн. Одоо loyal, үнэнч, happy, аз жаргалтай, lazy, залхуу. За эдгээр үгнүүдийг 3 секунд үзүүлсэн байна. Тэгээд хоёр нөхцөл байдлаар эдгээр тэмдэг нэрсийг англих даалгавар өгсөн. Нэгдүгээрт нь болохоор энэ үг намайг илэрхийлж байна уу? Хоёрдугаарт нь энэ үг ерөнхийдөө нийгэмд хэрэглэгддэг үү гэдэг ийм хоёр асуулт байгаа. За үр дүнд нь болохоор оролцогчид өөртөөгөө холбосон үгсийг илүү сайн сансан. Учир нь хүн өөрийгөө хамгийн сайн мэддэг. Тэгээд өөртөөгөө холбоотой зүйлсийг илүү амар сандаг. Биологи дээр одоо чинь эргэтэн үзэж явах юм бол өөрийнхөө дотор байгаа эрхтнүүдийг төсөөлөх юм а тий. Гэх мэтчлэн өөртөө холбож хичээлээ хийх юм бол илүү өөрт чинь буунаа, дараа нь саннаа гэсэн утгатай. За тэгээд ерөнхийдөө бол өөрөө ямар нэгэн байдлаар бүтээгээд, боловсруулад, бодоод, холбоод, өөрийгөө шалгаад ингэх юм бол active learning буюу идэвхтэй суралцах арга байна. За passive learning буюу зүгээр л ингээд механик ч юм уу тий эсвэл зүгээр хэн дахин унших тий highlight хийх, тодруулах тийм зүйлсүүдийг бол аль болох хийхгүй байх хэрэгтэй. За тэгээд хамгийн гол нь завсарлагаантай тэгээд унтах маш чухал гэдгийг санах хэрэгтэй. За хамгийн сүүлд нь би өөрийнхөө хоёр аргыг хэлж өгнө гэсэн. За эхнийх нь болохоор би хинээс сурсан бэхээр Ричард Файнман гээд Америкийн алдарт физикч хүн байдаг. Тэр хүн болохоор яаж өөртөө одоо ямар нэгэн шинэ материалыг ч юм уу те ямар нэгэн шинжлэх ухааны зүйлсээ өөрөө яаж гүн ойлгодог байсан бэхээр хүнд зааж өгдөг байсан гэсэн. Тэгээ хүнд зааж өгөхөөрөө яг одоо өөрийнхөө мэдлэгийн одоо цоорхойг мэдж авдаг. Knowledge gap гэж ярьдаг. За энэ нь болохоор
Одоо жишээ нь би хин нэгэнд нэг юм зааж өглөө. Одоо жишээ нь би энэ одоо бичсэн юм та хэдэд ярьж өглөө гэж бодоход би ингээ бодонгууд хоёр өөр арга надад байгаа юм байна гэдгээ мэдж аавна ч юм уу тийм. Дахиад энийг хэлэх юм бол илүү гоё юм байна гэдэг санаа гарсан. Эсвэл ингээд мэдгүй юм дахиж одоо судалгаа нь юу юм байна гэж уншинч гэдэг юм а тийм болдог. За тэгээд дахиад нөгөө өөрийнхөө үгээр ингэж ярьж өгч байгаа учраас өөрөө маш сайн сандаг. За эхний арга нь бол юм байна. За хоёр дахь арга нь болохоор миний өөр юм маань бүр шинээр гаргаж ирсэн арга гэх юм уу. За одоо жишээ нь би Medium дээр энийг сурах хэрэгтэй. Энэ блог пост дээр байгаа энэ судалгаануудыг одоо жишээ нь би бүгдийг үзэх хэрэгтэй, унших хэрэгтэй гэж бодох юм бол эхлээд би уншина. За хоёрдугаарт нь болохоор илүү товчилж өөрийнхөө үгээр бичнэ. Эсвэл бас зураг зурна. За тэгээд дараачийн өдөр нь дахиад жижигрүүлнэ. Мэддэг юмнуудаа хасаад энэ ч угаасаа ийм штэ гэд ингэ явна. За тэгээд хамгийн сүүлд нь шалгалтын яг өмнөх өдөр ийм жижиг юмтай үлдэнэ. Яг санахгүй байгаа юмнуудаа ингээд мэдсэн санах ёстой юмнуудаа ингээд биччихнэ гэсэн үг. Тэгэхээр шалгалтын өмнө би ганц хараад тийм эднүүсийг мэдэх ёстой. Нэг ингээд харчих. За дахиад шалгалтын өмнө дахиад нэг харчих. За тэгэл болоо. Тэгэхээр би бол юмнуудаа ингээ хуулаад бичээд байдаг гэсэн үг. Гэхдээ яг үгээр нь биш, яг өөрийнхөө үгээр, өөрийнхөө одоо бодсноор, өөрийнхөө ойлгосноор ингээ бичдэг. За тэгээд дараа нь өөрийнхөө ойлгосон энэ хэсгүүдийг би энийг угаасаа мэдэн штэ гэдэг дахиад жижигрүүлнэ. Тэгэхээр А4-ийн цааснаас эхлэнгүүтээ А4-ийн цаасанд байгаа бүх мэдээллийг би бүр ийм жижигхэн эндээс жижигхэн болгож агаад ерөнхийдөө ингээд шипи бэлтэж ийн гэсэн үг. Би ерөнхийдөө одоо хэрвээ шалгалтанд орох юм бол надаа ямар зүйлс хэрэгтэй вэ? Би юуг нь санахгүй байгаа вэ? Би юуг шипидэх үү? Одоо шипидэх боломж байсан бол би юу ийм цаасан дээр бичих үү? Тэгээд дээрээс нь шипи чинь юу нь жижигхэн байх хэрэгтэй шүү дээ, тий? Шууд ингээ хараад шууд ойлгох хэрэгтэй. Тэгэхээр би ингээ шипинууд бэлддэг гэсэн үг. Бүх хичээл дээрээ. За нэг томьёо байлаа гэж бодоход энэ томьёо хайг бол энэ шалгалтанд ирэхгүй гэж хэлэх юм бол энэ томьёог цээжлэхийн тулд ингээ олон дахин бичсээр л байна. За тэгээд цээжилсэн бол энэ цааснасаа хасна. Би энийг угаасаа цээжилсэн. Цээжилэхгүй байгаа томьёонуудаа ингээ бичээл гэсэн юм жижигхэн шипинууд бэлдэнэ. За тэгээд шипигээ ингээ ганц харчаад гэхдээ мэдээж шалгалтын дээрээ тэрийг харахгүй нь ойлгомжтой. Мэдээж харахгүй. Тэгтээ яг ингээ шипи бэлдэж байгаа шиг бэлдэх юм бол яг болдог. Энэ бол миний арга. Тэгээд би яг ингээ хичээлүүд дээрээ байнга ингэж бэлддэг байсан. Ямар жишээл байсан гэсэн. Хэрвээ танд зорилго байвал тэр зорилгондоо хүрэхийг хүсвэл бүх зүйлээ тэрэндээ зориулаад тэгээд энэ аргуудыг сураад тэгээд суралцах явцдаа ашиглаад ингээ яваарай гэж хүсэж байна. Тэгээ танд хэрэгтэй байсан бол лайка дараарай. Ингээд энэ видео маань өгөр өндөрлөж байна. Баярлалаа.